Вүү үзүүлж байна. Студи 3 хамтран бүтээв. Аялал бол эргэцүүлэл. Аялал бол харьцуулалт. Аялал бол эрэлхийлэл. Аялал бол эхлэл. Шэний бүтээхийн төлөө хүсэл мөрөөдлөө гүйцэхийн төлөө хийх анхны алхам бол аялал. Аялах нь хүнд үргэлж урагшлах, өөдлөх, тэмүүлэх хүсэл сэдлийг төрүүлнэ. Тэгвэл залуучууд ирээдүйнхээ төлөө аялах ёстой. Аялахад зөвхөн шин соёл, ёс заншил, түүх, хэл, байгаль, хоолтой танилцсан суралцахаас гадна амьдралыг өөр өнцгөөс хардаг хүмүүстэй уулзах, танилцах, тэдний ертөнцид аялах боломжийг олгодог. Өөр орчин, хүрээлэл, байгаль, цаг үр, ёс заншилтай өөр нутаг орны хүмүүстэй уулзснаар өөрийн тань ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдөж, илүү баялаг, олон талаас харсан болж хөгждөг. Өөрийн сайн мэддэг зүйлсээ бусад хүмүүсийн өнцгөөс дахин цоо шинээр харах гайхалтай биш гэж юу? Аялалд явахдаа та өөр орчинд очиж, өөр оронд унтаж, өөр хоол идэн, бүх зүйлсийг өөрөөр харан, тулгарсан саад бэрхшээлүүдийг тохирсон арга замаар нь тухай бүрт шийдэж, өөртөө итгэлтэй ямар ч саадыг давах хүчтэй болон төлөвшдөг. Энэхүү шин зүйлс, мэдрэмж, үдсэн харсан газар нутаг, өөрөөр амьдрал, өөрийн гэр орны жинхэнэ үн цэнийг мэдэж, ойлгож авахд тусалдаг. Ийм л учраас вүү дижитал сэтгүүл нь дэлхийн хотуудын тухай аялахад хэрэгтэй шилдэг мэдээллийг таны атганд багтааж, хурдан шуурхай, зохистой байдлаар хүн бүр ашиглахад хэлбэр байхаар зориулан бүтээсэн бөгөөд цаг заваа аялалдаа илүү зориулаасай гэсэн хүслээр төрөн гарсан билээ. Сэтгүүлийн дугаар бүрээс тухайн хотын завгар, аялал, соёлоос эхлээд үзүр хөгжлөгийг хүртэлх бүхий л зүйлсийн талаар ойлгоход хэлбэр, сонирхолтой мэдээлэл бүхий товч нийтлэлүүдийг англи, испани, хятад, Орос, Япон болон Монгол гэсэн 6 хэлээр уншиж болно. Цэцэг харсан хүн цэцгийн тухай л бодно гэсэн үг байдаг. Хорвоо ертөнцтэй танилцсан, түүний гоо үзэсгэлэнг мэдэрсэн хүн үргэлж сайн сайхны төлөө тэмүүлэгч, тэмцэгч, эрмэлзэгч болох нь гарцаагүй. Ийм л хүмүүсээс хүүхэд залуус үлгэрлэн дуурайж, өөрсдийн амьдралын зорилгоо тодорхойлж, өөрсдийгөө бүтээж эхлэн, таарсан саад бэрхшээлийг давах хүчээ тэдний амьдралын түүхээс олж авдаг. Зөвхөн энэ л зүйлийн төлөө вүү сэтгүүл нийгмийн салбар бүрийн төлөөлөл болсон өөрсдийн үйл хэрэгээрээ бусад залуустаа үлгэр дуурайлал болон хийсэн бүтээсэн зүйлсээрээ өөрсдийгөө харуулж буй 5 залууг сонгон урьж, дахин 5 залууг фэйсбүүкээр дүрс бичлэгийн уралдаанаар шалгаруулж 10 өдөр Монгол эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудаар аялан танилцахын хамт аян замын турш өрсөлдөж өөрсдийн сонгосон сайн үлсийн аянд 5 сая төгрөг хандивлах боломжтой аяныг зохион байгуулж байгаа юм а. Хаадагийн болорвот буюу Боки сэтгүүлч, хөтлөгч мэргэжилтэй. Уран бүтээлийн язгуур нэгдлийн сэтгүүлч, хөтлөгчөөр ажилладаг. Болдын ууган цэцэг буюу Ууна загвар зохион бүтээгч мэргэжилтэй, DJ, фотомодель, боксоор хичээлдэг. Самбуугийн Заяа сайхан, зураач, чөлөөт уран бүтээлч. Зураач Заяа сайхан нь Япон улсад уран бүтээлээ төрөвдөг бөгөөд Япон, Америк нэгдсэн улс, Франц, Тайван, Хонконг, Австрали болон эх орондоо нийт 30 удаагийн үзэсгэлэн гаргажээ. Чадравалын ган жавхлан буюу Жак
эдийн засагч мэрэгжилтэй, Лантун дохио төрийн бүс байгууллагын тэргүүн, эд шидийн орон төслийн удирдагч. Лавд оржийн ган тулга буюу Азуми, жүжигчин, огцон мэргэлд, тэртех ертөнцийн хөгжимчин, Тью, хожлын нүүдэл зэрэг киноны гол дүр, мөн амьдрал өөрөө хичээл жүжигийн гол дүрийг бүтээсэн авьяаслаг залуу жүжигчин. Facebook-ийн шалгаруулалт уралдаанд үндсэн 5 оролцогчтой яагаад хамт аялах ёстой? Шагналын мөнгөө ямар сайн үлсийн аянд зориулах илэрхийлсэн видео явуулах байсан бөгөөд ирсэн дүрс бичлэгүүдээс 5 оролцогч маань хамтрагчаа сонгосон юм. За ярьсан бичлэгүүдийн бүгдийг үзсэн. За энэ ариун заяа энэ нөгөө шөнийн гэрэлт боломжноос хөөч хүчирхийллийн эсрэг тийм ш батлан юу яана гэсэн. Тэгээ хүчирхийллийн эсрэг аян хийн гэсэн хүн байна. Я би ч ерөнхийдөө бичлэгнээс нь нэлээд хэдэн хүн бол тоочконд орцсон байгаа да. Гэтэ энэ чинь бас амаргүй сонголт байх шүү. Энэ аяг хөөх юм ярьсан биз шүү дээ. 10 төгрөг үгүй 18 зүг юм уу? Энийг үзнэ үү? Сайн байна намайг Батэрдний төлөвлөн гэдэг. Би фриланс сайн хийдэг. Хүүгээс зохион байгуулж байгаа 10 өдөр 10 найз. Миний хувьд Монгол орны үдшил Баатар дараа аялахаас гадна үеийнхээ залуучуудаас маш олон зүйлийг сурах боломжийг би харж байна. Илэхүү 10 төгрөгийг би вүүв танд чинь харин вүүв надад 10 найз өгөөч. Энэ 3. Юусе ингэ. Би энэ 3-ыг авчия. Юу гэсэн үг юм бэ? Сонголттой дээ. Савгаж зохион сонгоцсон дээ яг. За манайхаа надтай өрсөлдөхгүй өстэй. Би ингээд бэлэг жаргалыг сонгочих. Угаасаа хичнээн хөөрхөн ганц ахлахтайгаа л болмоор байна гэж. За энэ хөтөлбөрт би ганц ахлахтайгаа нэг баг үнэхээр хүсэж байна. Ягаад гэх юм бол ганц ахлах бол үнэхээр гоё энергитэй хүн. Тэгээ манай баг хэрвээ ялах юм бол сайн үлсийнхэн тэр шагналыг орон гэргүүчүүдэд зориулах болно. Баярлалаа. Дэмжээрэй. Сонголоо. Би сонголоо. Бас бэлэг жаргалын жижиг makeup artist. Тэгээд надад шивэснээс нь л гоё санагдсан. Hello guys, JJ-вэ. Вүү компаниас зохион байгуулж байгаа Tender Conference хөтөлбөрт хамрагдахыг хүсэж байна. За энэ хөтөлбөрт хамрагдаад шагналын сан хэрэг авахад болвол ганц би өрх толгоос ээжүүдэд зориулахыг хүсэж байна. Тиймээс намайг дэмжээрэй. Тэгээд ер нь бол мэдрэмжтэй. тэг мэдрэмж өндөртэй юмтай байна. Надад бас таалагдсан наад жижиг. Патрон зурагч хөхтэй байна. Энд ч одоо зурх мэдрэмжтэй бид сонслоо шүү дээ. Надад болохоор би ихтэй хүн би бол бүгднийг сонгоод аваад ч юм уу. Тэгэхээр энэ охины ярьж байгаа би фитнес ч юм болохоор амар таалагдсан. Сайн байна уу? Намайг Уранзай гэдэг. Би өдрөө алга маш их тасгалыг хийдэг. Энэ цавшааны ашиглаад хөдөө аялахыг маш их хүсэж байна. Намайг дэмжээрэй. Гэтэ нөө манай бусад багийнхан бүгд эрэгтэй учраас хүнд юм өргөх юм тий. чи одоо жишээ нь энд 3 хүнээс сонгох гэдэг юм ба шүү дээ. Би ч юм зөвлөё. Чи нэг эрэгтэйг л авч байгаа. Чамаа үг дөөгөө. Зутраа тийм хүнд юм өргөх тийм өсөлтөгчөөр хэлж байгаа ч юм биш. Тийм. Чамаа сайн санжил хэлж. Би энэ авчуу. Энэ хүүхэд айгүй алей юм билээ. Айгүй мартсан. Цуг авахд нэлээд онгоо яриад. За. Би ч гэсэн онгоо бас харилцан ярилцъя. За энэ хүүхдийг би авчихлаа. Өөрөө. Окей. Юу вэ? Манай авчаад. Хүний хүн ганц ахлахтайгаа л болмоор гэсэн. Угаасаа ганц ахлахтайгаа болъё гэсэн мянган хүн байна шүү дээ. Наац юм бүр яаш. Юу бол одоо олчтой лөө. Үгүй аваад юм. фитнес чинь багш. Фитнесийн багшийн хүрээнд таалагдлаа. Фитнесийн багштай. Тийм. Фитнесийн багш гэснээс явангаа нэг хавьл турчаад ирэх юмсан. Тэгэхээр нөгөө машинаас мөр алхаж явах юм аа. Нэрэ тэртлийн жоохон хармаар юм байна шүү. Жоохон тэмцээн дээр юу даах юм бэ? Бид нар одоо ямар ч тэмцээн байх юм бэлээ те. Тийм байна. За бас эмэгтэй хүний хэрэгтэй тэмцээн болж байна. Би ч бараг сонгочлоо доо. За би энэ мөнгөн заяа гэдэг охиныг ерөнхийдөө яг бэлэг жаргалтай тийм бэлэг жаргалтай дэнсэлж байгаа би ерөнхийдөө бараг мөнгөн заяаг сонгоё гэж бодож байна. Тэгээд саяхан бас Европоор айгүй их нэг өөрөө аялаад зөндөө олон лайв энэ Facebook дээр хийцэн байсан би харсан. Тэгээд ирэхээр нөхөр бол нэлээд тийм одоо хадал явдлыг эрэлхийлэгч нөхөр байгаа болов гэж байна. Танаа би архитектурын чиглэлээр сурдаг. Тэр дундаас регент суралцсан архитектур буюу хуучин барилгын гэрээ суралц талыг илүү их сонирхож байгаа. Энэ ч дараа Монголын төвлөр сул барилгуудыг тааж үзэх маш их сонирхолтой хүсэлтэй байдаг. Хэрвээ энэ аялалд оролцоод төрөх юм бол шагналынхаа төлхий зам хандив. Мөнгөн заяаг сонглоо. За мөнгөн заяа битээ нэг багш шүү. Оо за.
Би энэ хоёр фитнес чин дээр илүү үлдчихэд байна. Тэгээ одоо манай 5 баг байгаа. Би ганцаар эмэгтэй. Тэгэхээр би одоо эрэгтэйгээ сонгоч тийм үү? Янз бүрийн хэцүү даалгавартай бол арай хүчтэй хэрэгтэй авах гэж байна. Сайн байцгаана уу? Та бүхэнд их үчи мэндийг хүргэе. Намайг мөнх өргөлгээд. За энэ хүн шоунд оролцсон гол шалтгаан Монголын өв уламжлалт ёс заншлын татар тусгаагаа хуваалцаж мөн дэлгэрүүлж сайн үлсээ аянд нэгтгэхийг үнэхээр хүсэж байна. Та бүхэн авах хэмжээрээ баярлалаа. Би мөнх өргөлийг сонглоо. За ямар ч байсан тий. Тэ мэдээж бидний ингээд гоё биднийг сонгоод тий. Одоо ганж ахлахтайгаа болмоор байна, заяа ахтайгаа болмоор байна гэж зөндөө олон хүмүүс гоё бичлэг хийсэн байсан. Бүгдээрэнд нь бол маш их баярлж байна тий. Тэгээд бид нар бас ингээ харж байгаад ямар ч байсан өөрсдийнхөө бичлэгийг төрсэн сэтгэл дээрээ үндэслээд ингээ хүмүүсээ бас сонгочлоо. Одоо бас нэг нууц сонголтууд үлдсэн байгаа бах тий. Тэр нь бол удахгүй дэлгэгдэх баг. Тий. Одоо энд урилга байна. Урилга өөрийнхөө сонгосон багийнхаа гишүүнд өгөх гээд явж байна. За ингээд мөнгөн заяад Вүүвүүгийн одоо оролцогчоор сонгогдсон дэр гинтийн сюрпризийг хүргэж өгөхөөр явж байна. Бэлэг жаргалтай урилга нөх гээд сюрприз байх гээд явж байна. За сайн байцгаана залуучдаа. Би одоо ингээд сонгосон одоо багийнхаа гишүүнд урилга нөхөхгүй явж байна. За бид нар одоо ингээд Шангрилаараа мөнх оргилыг очиж уурах гээд явж байна. Багийн гишүүнтэйгээ ер нь бол уулзаагүй. Чин зүгээр фэйсбүүкээр нөгөө анх ирүүлсэн видеог нь харцсан. Тэгээд надад бол нөгөө манай багийн гишүүний шивээс нь маш их таалагдсан. Ингээ хоёр бугуун дээр нэлээд тийм битүү шивээстэй. Тэгээд шивээс хийдэг хүмүүс бол нэлээд тийм мэдрэмжтэй, зурх авьяастай тиймэрхүү хүмүүс байдаг гэж би бол боддтой. Тэгээд бас шивээс нь дуртай. Надаа их шивээс байхгүй зүгээр нэг юм зураас айгуул бол тэгж жагаад жижигээр яванда нэг шивээс хийлэх болох болоо гэж бодож шít. Энэ урилга гоё урилга болсон байна. Ингээ харангуй шууд гадаад пассворд шиг тэгээд дотроо оронгууд нь ингээд жижиг зөриулсэн энэ нэвтрүүлэгт оролцохыг үрсэн тексттэй. За тэгээд энэ бас гадаад пассвортын хэм маягтай учраас дэлхийн олон улсаар аялсан юм штампнууд явж байгаа. За тэгээд ороод манай багийн намайг хэрхэн хүлээж авах бол гэдэг бас их сонирн байна. Ер нь бидрийг очиж байгаа үедээ мдэггүй байгаа. Тэгээд яаж хүлээж авах юм уу? Харъя. Ягаад чинь гинт ойртоод ирсэн чинь сэтгэл энтер догдолж байна. Уулан зүгээр авчид өгчих байх гэсэн чинь эн чинь бас их тийм гоё мөч байдгийн байна. Бибинэ огт мэдэхгүй эдгээр залуус 2-2-ороо нэг баг болж аян замын турш өрсөлдөж 5 сая төгрөгийн шагналын сангаа өөрсдийн төлөвлөсөн сайн үйлсэд хандивлах зорилготой юм аа. Ямарч баг 2 минут л аваа ирсэн. Тэгж яагаад нэг анхны уулзалт эмоц центр юм байхгүй л шүү. Нам дарагдчихсан. Очоо цоглоо юмсан. Харас. Учлаарай. Юм асуусан. Чижи юм. Окей, би бэж Хатан Баатрин бэм жаргал буюу Жижи, фэшн дизайнер, мейкап артист. За сайн уу? Таньж байна уу? За би өөрөө ч багийн хүн байна. За. Өөрөө ч сонгоцсон. За, болрот окей. Жижи. За, ямар ч байсан хамт надтай аялаач гэж хэлээд урилгыг гардуулж өгье. За, яа баярлалаа. За, урилгыг та нэг харж гоо. За тийм. За, тэгээ текстийг уншиж чадах. Эрхэм хүндэт Жижи таныг Вүү компани зохион байгуулсан 10D 10 Friends оролдоонд шалгарсан тул хөтлөгч Боки, зураач Заяа, DJ Уна, ган жавхлан болон нэгэн нууцлаг эрхэмтэй Монголын үзэсгэлэн газрууд руу 10 хоног аялан телевизийн цуврал шоу нэвтрүүлэг оролцохыг урьж байна нэ. Баярлалаа. Урилга хүлээж авч байна уу? За, бэлэн үү? Аялахад бэлэн те. За, хоёулаа ямар ч байсан баг болж байгаа.
Тэгээд хүмүүст Үзүүлээд үгээ. Тэгээд дээрээс нь хоёлын ямар ч байсан ялагч болно гэж бас бодож байгаа. Би аль. Итгэж байна. Окей, за. Төлөө. За мөнгөн заяа. Харна. Яг мөн биз? Мөн хоёрын мөнгөн заяа. Жүжигчин болон хэмээн мөрөөддөг байсан ч эцэг эхэн зөвшөөрөөгүй улмаас архитектор мэргэжилтэй болсон. За Facebook-ийн яг зураг шиг л юм байна. За тэгээд за хоёлаа бол 10 хоног бол галаад өгнө заяа. Хоёлаа зүгээрээс алаад нуугаад бүр ингээд юу юм бүр нэвтрүүлгийг бол утгагүй болгоно. Хамгийн гол нь бит хоёрын одоо яг одоо чамайг сонгоход бол миний одоо хамгийн их тэгж надад хөшөөрөг өгсөн зүйл бол ерөөсөө ганцхан зүйл байсан. Тэр бол тэр чиний төлөнхийн төвийн хүүхдүүдэд туслана гэсэн тэр санаачлаг бол одоо үнэхээр би тиймэрхүү одоо зүйл орж ирнэ гэж бол бодоогүй. Ерөнхийдөө зөндөө олон хүн ингээд маш олон юм ярьж одоо төслийг ярьж исэн. Гэхдээ ялангуяа 2-3 сарын өмнө би одоо төлөнхийн төвд өөрөө очиод нэлээд тийм эмзэглэлтэй үйлдэлсэн нэг тийм зүйл одоо миний бас харсан амьдрал бол байна. Тэгэхээр үнэхээр би тэр газрыг тэр одоо үнэхээр гоё болоосаа гэж бодож байна те. Үнэхээр олон тэнд бас үнэхээр бити тийг зовоосаа гэж бодож байна. Тийм учраас одоо чиний тэр бүх одоо өөрийнхөө шагналыг төлөхийн төвд хандуулъя гэсэн санаачлагч чинь баг намайг цохид унагцсан шүү заяа. Тэгээд гоё байна. Чи өстө гоё юм бодлоо. За тэгээд энэ урилгыг одоо чамд аль биесээр гардуулж өгье. Хамгийн гол нь хоёлаа сайхан сайн үлсийн аянд нэгдэж байна. Тэгээд төлөнхийн төвийн хүүхдүүдэд туслахын төлөө төлөнхийн төвийн одоо Монгол улсад тийм халуун тогооны тасаг гэдэг тийм тасаг байхгүй болохын төлөө тэр газар үнэхээр тэр гоё фасилитеттэй зөндөө олон хүүхдүүдэд их гоё сайхан энергитэй газар улам сайхан болгохын төлөө хоёлаа хамтдаа 10 хоног зүтгэсгэх үү. За 10 days 10 friends. За сайн уу? Сайн байна уу? За өөрийг чи ингээд Мөн сайхны мөн хөргөл дулааны цэглэгаан станцын инженер мэргэжилтэй Шангрила төвд фитнесийн багшаар ажилладаг. За баярлалаа. Одоо ялна сте. Ийм чи. Өмнө нь ингэж олон хоног хөдөө зугаалж аялж тэмцээнээр явж ирсэн үү? Яг өмнө зөв явж ирсэн. Олон хоногор. Энэ газрууд руу бүгд рүү явж ирсэн үү? Хүсгэл дарахын эрдэнэ. Хамгийн гол нь хүсгэл бас явж ирсэн. Буухан авч ирсэн. Яг дарахын эрдэнэ рүү бол болоод ирсэн шүү дээ. Би бас ингэж олон хоног ирсэн явж үзээгүй. Дандаа ажиллаар явж ирсэн. Яаруу явж ирсэн. Анх удаа ингэж олон хоног явж ирсэн. Харин чи. Алистай. За. 10 өдөр 10 аялал тий. За тэгээд аялал тавтаа морилно энэ урилган тэгээд би аяллахын багт урж байна. За. Эрдэнийн бэлэг жаргал буюу бэлгээ жүжигчин мэргэжилтэй чөлөө дуран бүтээлж хөгжим дуу сонсох хоббитой. За тийм одоо яг яах вэ? Одоо яг пүгэ хувцс юу гэдэг юм аа бэлдээд тэгээ өглөө 6 цагт хамт замд гарыг. Замд гарья гэдэг тийм шиг. За маш баярлалаа. Зүгээр. You welcome. Ганц ахлаа ах чинь хөөрхөн охин сонгоод чамайг сонгоогүй. Тэгээ би чамайг сонгосон. Ганцаар амьдэрт юм уу? Тийм. Оо за. За ямар ч гэсэн баярлалаа. Тэгээд тантай одоо яг 10 хоногийн турш Монголын үзэсгэлэн сайхан газраар аялах гэсэндээ маш таатай байна. Тэгээд гинтэй юм аюул нь залгаад ирсэн. Тэгээд би нөгөө surprise барыг гэж хэлсэн. Тэгээд бас нэг төрлийн surprise юм шиг байна. За тэгвэл тэгээд яг маргааш бэлэн байх нь шүү дээ. Тий, маргааш өглөө 6 цагт. Окей. За окей. Баярлалаа. За. За сайн байна уу? Сайн байна уу? За наа хандлага гэдэг. Тэгээд намайг Ариун заяа гэдэг. Зоригтын Ариун заяа буюу Ария. Барилгын архитекторын мэргэжлэр сурдаг. Дуулах, бүжиглэх, шатар тоглох хоббитой. За тэгээд хоёлаа ингээд вүүгийн сайхан 10 хоног сайхан аяллаар явахын тэгээд манай багийн гишүүнээр
хоёлаа сонгогдсон байна. Тэгээд хоёлаа аюу би чамд гоё урилга өгөөд тэгээд Монголын хамгийн гоё үзэсгэлэн газруудаар маш гоё ирч хүчтэй, энергитэй тэгээд хоёлаа тэмцээн оролтонд амжилттай оролцоод тэгээд ирье. За баярлалаа. За. За баярлалаа. Баярлалаа. За ямар ч сая жижид урилга өгчлөө. Тэгээд жижиг ямар ч байсан нэлээд тийм эхлээд жоохон сандралтай байсан гайгүй болчлоо. Тэр орой багийнхаа нэрийг ярилцсан. Та бас нэг жижигхэн хөнгөн ураа гаргахыг бодож байна. За зорилгоо нэгтгэн. Тэг өнөөдөр бол үндсэндээ аялалд гарахын өмнө бэлдэх юмнууд бол энэ байж байгаа. Тэгээд ямар ч байсан бит хоёр төрүүлэл гэж үзнэ гэж бодож байна да. Тэгээд маргааш өглөө аялалд гарахад ер нь бол бэлэн байгаа. За сая ороод багийнхаа гишүүнийг анх удаа харчлаа. Ер нь бас цэгл өндөр байна. Ямар нэг хатуу тэмцээнд бол төвшиг болцохоор харагдлаа. Ганцаараа хоёр эмэгтэй байснаас гэж одоо эрэгтэй хүн сонгосон. Ер нь бол цэгл өндөр байна. Өөрөө ч гэсэн сонгогдсныгоо сайн мэдээд аяга баяртай ах шиг байна. Тэгээд ер нь бол төрүүлсэн л харагдчих. За сайн ингээ багийнхаа гишүүнтэй уулзлаа. Тэгээд сэтгэл их маш хөдөлж байсан. Ямар хүн байгаа бол ямар их ирж хүчтэй хүн байгаа гэж бодсон. Яг миний төсөөлсөн шиг айгуугаа тийм ирж хүчтэй цоглог тийм сайхан залуухан яг тэр яг гар нийлээд хамтраад ажиллахад бүх тэмцээн уралдаан дээр маш амжилттай оролцох гэж найдаж байна. Тэгээд миний оролцогч бол үнэхээр таалагдлаа. Тэгээд багийнхаа бус дөр 10 оролцогчтой бас амжилт хүсье. Өрсөлдөхөд бэлэн үү? За ингээд бэлэг жаргалтай урилга өгчлөө. Тэгээд аялалд гарахад бэлэн байна. Сэтгэл зүйн хувьд бэлэн байна. Тэгээд бид нар би ч гэсэн сэтгэл хөдлөж байна. Ялангуяа энэ шар машиныг хараад тэгээд бага бүрдүүлээд авчлаа. Бусад баг маань бас эмэгтэйчүүд, бүсгүйчүүдээр бүрдсэн. Тэгээд бид хоёрын багийн онцлог бол бас нэг ирчүүд голцоо. Тийм болохоор манай баг бол бужигнуулаад өгөх байх гэж би бодож байгаа. Шагналын авахын төлөө хичээнэ. Тэгээд сайн үлсийн төлөө сайхан яваад ирье. Багийн өдөр болохоор ер нь таны зурсан ч юм уу эсвэл одоо өөр нэг тийм гоё тэмцлийн тийм нэг тийм зургийн нэрийг өгч ирж байгаа байхгүй. За. Тэгээ ер нь ингээд таныг бас судлаа үзсэн чинь баг зүүцсэн нэг юм хүнтэй хажууд нэг морьтой. Тэр зураг нэ. Тэр чинь нөгөө амьд үлдгэсэл зураг. Яг нөгөө нэг нэр нь тийм амьд үлдгэсэл яг орчин үеийн чинь янз янзын проблем гарч ирдэг. Хүний нийгмийн проблем тэгээд ерөөс энэ янз бүрийн масс медиа байна, тархи угааж байна. Ерөөс нь агаарын бохирдол байна. Тэгэл янз янзын бас хүн өөрийгөө хамгаалах хэрэгтэй гэсэн тийм мессеж байгаа тэр зураг. Нөгөө нэг киноны амар кинонууд төгсгөлд амьд үлдсэн хоёр нь яг цаашдаа гоё амьдэрч шүү дээ. За. Ер нь зүгээр яалах хүмүүс бол биш. Ялнаа. Хойлоо ялна шүү дээ. Ялахын төлөө энэ бусад хүмүүс нэг ялан мална гэж өөрсдөө тэгсэн байгаа шүү дээ, тийм ээ. Тий. За тэгвэл над нэр чинь бол таалагдж байна. Амьд үлдгэсэд. Манай багийн нэр амьд үлдгэсэд. Амьд үлдгэсэд. Амьд үлдгэсэд. За. Шагнал хэрвээ авч чадвал тэр мөнгөө орон гэргүүл шүд зориулахар боллоо. Тий. Улаанбаатар хотод анхаарлын бүлгийн хүмүүс буюу орон гэргүй Тэнмэл иргэдийн тоо 2015 онд 2789 бүртгэгдсэн бөгөөд эдгээрийн 77.8% нь эрэгтэй, 22.1% нь эмэгтэй байгаагаас 3.8% нь тэгээс 17 насны хүүхдүүд, мөн 82.7% нь хөдөлмөрийн насны иргэд байна. Жилд нэр хаяг нь тодорхойгүй 350-аас 500 хүн нас бардаг байна. За хоёлаа тэмцээндээ яалаа шүү дээ угаасаа. Ойлгомжтой тийм үү те? Угаасаа. Тийм. Тэнгүүдээ хоёлаа би өөрөө энэ нурууны өвчтөй болохоор Монголын ихэнх эмнэлгүүд ийм нэг ийм тэрэгэнцэр байдаг юм байна л дээ. Тэгэхээр ийм тэрэгэнцрийн ийм яг ийм хөрөнгө оруулалт хийвэл яах вэ гэж миний хувьд бол тэгж бодчих. Чиний хувьд тэр нь яг юу гэж бодож байна? Би болохоор уг нь бол угаасаа Монгол улсын ирээдүй бол
хүүхдүүд нь байдаг. Тэгээ тийм болохоор одоо үеийн ер нь бол маш олон сургуулиуд олон улсын сургууль байсан ч бай, улсын сургууль байсан ч бай, тийм хэл ярианы доголдолтой ч юм уу тийм sign language-ээр ярьдаг тиймэрхүү хичээлүүд маш бага ордог. Бараг ордоггүй шахам ордог ч гэсэн маш цөөхөн тоогоор ордог. Тийм сүүлүүд нөө сошиалор амар их идэвхтэй яваа да тийм. Тийм учраас ер нь бол тэрийг нь илүү олон түмэнд дэлгэрүүлэхийн тулд тэр cause-ыг нь бид нэр ингээд сайн үйлсийнхаа аяндаа оруулж өгснөөрөө илүү хүмүүс жоохон тэр зүйлээр ойлгомжтой ч юм уу мэдээлэл авах юм болов уу гэж юу нь бодоод тиймэрхүү зүйл өгье гэж үзье. Боловсрол соёл шинжлэх ухааны яамны мэдээгээр 35899 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Нийслэл хотод гэхэд Braille болон ярьдаг сурах бичгээр бүрэн хангагдсан сургууль байхгүй ажээ. Улсын хэмжээнд 10 ба түүнээс дээш насны хөгжлийн бэрхшээлтэй 103,046 хүн байгаа бөгөөд боловсрол эзэмшээгүй 22,658. Үүний дотор бичиг үсэг мэддэг 7,638, бичиг үсэг мэдэхгүй 15,020 хүүхэд байна гэсэн статистик байна. Наач амар гоё таалагч шүү. Яг боловсролгоо ирээдүйг ингэж чиглэл амар гоё юм шиг надад тэгэхээр амар гоё таалагч. Би дэмжиж байна. За хоёулаа тэгээд манай багийн нэр болохоор Бадрангуу. Тэгээ манай багийн өрөө болохоор Бадрангуу Давшингуу гэж байгаа шүү. Фу яа за авчиж байна хаа. Ой. Тэгэхээр бид хоёр бол угаасаа анханасаа их сайхан ярилцсан байгаа. Тэгээд төлөнхийн төвийн одоо тэр нөхцөл байдлыг сайжруулахад бид хоёр тэр хэрвээ ялах юм бол 5 сая төгрөгөө одоо хандвалнаа. 2016 оны байдлаар гэмтлийн эмнэлэгт нийт 4059 иргэн төлөгдлийн улмаас яаралтай тусламж авсны 62.2% буюу 2525 5 хүртэлх насны хүүхдүүд байна. Эрүүл мэндийн яамны мэдээгээр хүүхдийн нас баралтын 15%-ийг төлөгдөлтэй холбоотой осол гэмтэл эзэлж байгаагаас ихэнх нь тэгээс 5 насны хүүхдүүд байна. Энэ нь бол эргээд бас нэг удаа биш тэрүүгээр үйлчлүүлж байгаа олон 100 хүүхдэд байнга бас хэрэг болох юм болов уу гэж бодож бас энэ шийдвэрийг гаргасан. Тэгээд ерөн санааг гаргасан үнэн нь одоо манай мөнгөн заяа. Тэгээд би бол ерөөхдөө мөнгөн заяагийнхаа тэр өөрийнх нь гаргасан санааг нь бол нэлээд сайн дэмжиж одоо ямар ч гэсэн ялах хүртэл зүтгэнэ гэж бодож байгаа. За багийн нэр дээр бол Болжимрын баруун хөмсг гэдэг нэртэй тийм одоо баг. Тэгээ яг бит хоёр бас өөрсдөө гэсэн тийм Болжимрын баруун хөмсг гэдэг брэнд бас позыг бас зохиолоо. Тэгээд бас нэг яваад үзүүлчихв. За. Харцсан ширүүг. За бит хоёр багта Mad Max гэж нэр өгсөн. За тэгэл Mad Max ч нэг гоё кино шүү дээ. Тий, ерөнхийдөө тий ирч хүчтэй бол аливаа зүйл тууштай тий. Яг ялан дийлнэ гэсэн тийм итгэл зүгтээ сайхан киногаа. Тэгээд нэр нь ч гэсэн ер нь тийм чийжлэхэд амар хэлэхэд ч гэсэн гоё санагдаа тийм Mad Max гэж нэр өглөө. Тэгээд бит хоёр ярьж байгаа таньдынхаа ерөнхийдөө андынхаа үйл ажиллагааг одоо ар гэрийн ашигладаг хүүхдүүд гэсэн мөртлөө айгүй сургалтандаа айгүй сайн 10 жилийн тийм ихтэйд сургуульд орж чадахгүй байгаа хүүхдүүдийг дэмжээ. Тэгээд хоёр тийм он сурдаг мундаг хүүхдийг сонгоод их сургуулийн төлбөрийн төлөе гэж ярьсан. Яг л боловсрал чухал гэж үзээд. 2015-аас 2016 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг 19743 хүүхэд төгссөн бөгөөд эдгээрээс 17828 суралцагч дээд боловсролын сургуулийн байгууллагад шинээр элссэн байна. Энэ нь 1915 хүүхэд ямар нэг шалтгаанаар дээд боловсролын байгууллагад суралцалгүй өнгөрсөн гэсэн үг юм аа. Тэрийн санаа бол анх одоо 5 сая төгрөгөө хэн таньдуулах вэ? Ямар сайн үсээ зарцуулах вэ гэж нэлээ тусдаа өөр санаатай байсан. Тэгээд санаага нэгтгэсэн. Тэгээд санаа маань бол үндсэндээ нэгтгэхэд юу боллоо? Миний тал дээр өрх толгойлсон ганц би тэгээд ээжүүдэд зориулъя гэж бодож ирсэн шүү дээ. Манай үнэвд бол арай өөр байсан тий. Харааны бэрхшээлтээс үл хараагүй хүмүүсд одоо нөө зориулсан барел ном хэвлүүлэхэд зарцуулах гэсэн бодолтой байсан. За тэгээд энэ хоёр өөр зорилгыг голдоо битээр уулзуулаад өрх толгойлсон Дауны синдромтой хүүхдүүдэд ээжүүд болол хандуулъя гэж бодсон. Дауны синдром буюу
Дауны хам шинж нь 21 дэх хоромсоом хос биш 3 болж хуваагдсанаар үүсдэг удамшлын санамсаргүй гажуудал юм. Дауны синдром нь өвөрмөц онцгой царай төрөх болон оюун ухааны удаан хөгжлөөр илэрдэг. Насанд хүрсэн хүний дундаж IQ 50 байдаг бөгөөд оюун ухааны хувьд 8-аас 9 настай хүүхэдтэй адил байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр энэхүү өвчнөөр жилд 20,000 гаруй хүн нас бардаг ажээ. Гэтэ бол нөхөн сэргээгдэх эмчилгээ талаас нь бид ерөнхийдөө бодсон л да. Нөөдөг нь бол юу гэх юм бол фитнесийн одоо багш шиг ч юм уу тий одоо фитнесийн дасгал хөдөлгөөн байн хүн хийгээд биеийн чангараал эрүүл балдагтай яг ижилхэн одоо сургуульчууд нэлээд одоо тийм хүчтэй болж эхэлдэг. Ер нь бол 400 төрөл тутмын нэг нь Дауны синдромтой төрлөсөн юм тий тоо баримт ус байдаг лээ. Тэгэхээр энэ бол тийм бага тоо биш тийм учраас ийм хүүхдүүдэд зориулъя. Тэгээд нөхөн сэргээлтийн эмчилгээнд нь голчлон зарцуулъя гэсэн юм бодлоо. Тэгэхээр энэ мөнгө бол хэрэв бид хоёр ялах юм бол Дауны синдромтой хүүхдүүд ялангуяа одоо ганц бие буюу тий өрх талгаасан ээжүүдэд. Манай багийн нэр Тусч Жалууд. Манай багийн өрөө бид хаан амжилт тэнд. Энэхүү сайн үлсийн төлөөх 10 өдөр 10 найз хөтөлбөрт сонгогдсон залуус маань аялалд гарахад бэлэн болжээ. Сайн сайхны төлөө залуус хүсэл зорилгоо нэгтгэн хүч авьяасаа шавхан тэмцэлтгээр өрсөлдөхөөр аялахаар бас анд нөхөд бололцохоор алсын замд гарч байна. 10 days 10 friends. Замдаа гарчээ. Манай багийн нэр юу лээ? Манай багийн нэр Mad Max. Mad Max. Чи өөрийгөө хэлчих юм уу? Бүтээр айгу гоё хамгийн кул өөрийг бодож авсан байна. Манай багийн өөрөө айгу тийм өрмөгцөлтэй. Бус багийнхаас арай тийм өрмөгц сонирхолтой. За. Ажил хийвэл ном уншина. Ном уншвал ажил хийн. Ажил хийн. Ердөөсөө тийм. Айгу тийм ингийн бөгөөд айгу тийм далц надад. Алин шихгүй бол яг үлээ. Элийн шихгүй хоол ид. Ямар ч лсэн ингээд замдаа гарчлаа, хүсэн үлээсэн, аялалтаа гарцсан айгуу гоё юм. 10 хоногийн дараа цоглог, галтар олоогүй, харлаагүй уулзъя. Тэгээ аяллаа эхэлж гисэн бид нар амар цоглог эхэлж байгаа гэсэн. 10 өдрийн дараа яг энэ өрчөвчөө алдахгүй аялалтаа айгуу итгэвтэй гоё оролцсноо. Замын өдөд очиж хоол цэглэх гэсэн чи. Энд бүлэш байхгүй. За тэгвэл энэ өндөгтэй урган байгаа маа. Байхгүй шүү дээ. Замын өдөд цөв авч. Байхгүй шүү дээ. Өөр юу? Өөр юм бүдэ хичээлтэй яваад. Үнэнгээс Гонз гэдгийг ааг нь хайчихгүй юу? Гонзыг авчихсан чинь гонз гэдэг чи яд чи аа усгүй дээ шүү дээ гэсэн чи эргээ ирсэн чи гунзаа гэдэг. Энэ эдгээр юм мэдээ. Бас ааг нь оруулсан. Тий, аас нь гунзаа гэдэг. Зах дээр нэг нөхөр зарж байгаа байхгүй. Анан банан аваарай. Наа чин ананас шүү дээ гэсэн. Яг буцаад явж ирсэн чинь бананас аваарай. Өтөргөт. Студил сайхан байна уу? Гоё хүмүүс тийм гоё юм гэж. Монгол орныхоо бас үзэсгэлэн сайхан газрыг хамгийн очиж үзэх хүсэж байгаа газар гэх юм бол яг
одоогийн байдлаар өгийн нуур, хорхын тогоо хоёр төрлөж үзсэн байна. Тэрхийн цагаан нуур ч уг нэг гоё томлог. Би л бас очиж үзээ. Би ер нь бол хөвсгөл дархан эрдэнэт булганыг үзчихсэн. Архангааг үзсэн. Үр ангааг үзсэн. Хар хорныг үзсэн. Өмнөгөө явж ирсэн. Тэгэл ер нь байхгүй юм байна. Өстөнд явж үзээгүй. Бас тэгээд нэг удаа биш нэлээд очиж үзэх хэрэгтэй юм шиг. Зарим нь бол арай л явж байгаа. Нэг удаа бол марчдаг. Тэгээд марчдаг эсвэл яг тэгж айхтар санагдахгүй байна. Тэгээд монголч сайхан шүү дээ. Ингээл гараад тал нутаг айлч ус ийм чөлөөтэй хэнийг ч ингэж хамаагүй явуулдаг ийм оронтой газар бол ер нь байхгүй шүү дээ. Бүгд тэгэл хувийн эзэмшлүүд нэг хашаад татсан орж болохгүй гэл нэг буутай хүмүүс no trespassing sign гэж байна. Тэгээд энэ нутагт ингээд хамгийн харах юм юу гэдэг вэ гэхээр эсвэл эрхчлөөний хамгийн том мэдрэмжийг бол Монгол улс, Монгол орн маань л өгдөө шүү дээ. Ингээл салхин өртөл ингээд шал өөр нэг салхин хүртэл үнсээд л өгдөд хязгааргүй юм тийм орон зай. Энэ ч одоо бид Монгол хүнд өгсөн байглаас өгөгдсөн талаа буюу тэр эрхчлөөний төлөөх мэдрэмж шүү дээ. Тэгэл энийг чи ингээл хадлаад хуваагаал ингээл хашаа ингээ барьчих юм болж байгаа хэцүү юм байна. Сайн байна. Элсэн тасархай хэмээх байгалийн гайхамшигт тогтсон Төв аймгийн Эрдэнэ санд, Өвөр хангай аймгийн Бүрд, Булган аймгийн 3 булаг сумдын нутгийг дамнан Батхан уулын баруун талаас эхэлж Хөгн хаан уулын баруун талаар сунаж тогтсон 80 км орчим урт элсэн манхан юм а. За сайн юу? Гоё газар ирчихвээ. Ийсэн далаа донд ороод ирж байгаа юм шүү. Би ингэж гайхшруулал. Энд одоо юу байна? Одоо бүгд элсэн дээрээ сэлцгээе. Бид нар ингээд зурсан. Ой, манайхаа. Элсэн тасархай дээрээ. Ийшээ ой. Ирчээд байна. Surprise үлээж штэ манайхаа. Сайн байна дээ штэ. Так штэ. Гой. Мөстэй коктейл. Говийн баян бүрт юм шүү чи. Candace Template уушаа. Амьд явснаас элсэн цөлд мөстэй коктейл уугаад үдшдэг юм байна. Гигинт огцсон хөдөлгөөнгөө байжгаад гигинт огцсон гэ хөдөлгөөнд орсон чинь айгуу дургуутч орилч бас татгалцсан. Тэгээд бас альныг бас зоогоод яах вэ? Сөг. За бууч. За сууч. За суугаар минь хөө. Асагдан нарсамтаад үеребоч асаребочсэн. Тэр чинь нэгээс өнгөрцөн байгаа байхгүй өнгөрцөн зүйлийг эргүүлчих болохгүй л байхгүй. Тэгэхээр чи өнөөдөртөг амьдрах юм уу? Өчигдөртөг амьдрах юм уу гэдэг чинь сонголт ба шүү дээ.